Сорил 7-гийн 1-ээс 20 дугаар тестийг та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. За 1-р тест бол химийн тэнцвэрийн шилжилттэй холбоотой тест байна. За үүнийг бодохын тулд химийн тэнцвэрийн шилжилтийн талаар ойлголттой ер нь бол баттах нь гэсэн үг. За ер нь бол химийн тэнцвэрийн шилжилтэнд бол ерөөсөө 4 хүчин зүйл нөлөөлдөг. Химийн тэнцвэрийн шилжилт гэхээр бүтээгдэхүүн бодис буюу шулуун уруулын чиглэлд баруун гар тийшээ шилжих эсвэл их бодис тал руу буюу буцаг уруулын чиглэлд тэнцвэр эргэх уруулын чиглэлд гэсэн ийм ойлголтуудыг онцгойлон анхаарах хэрэгтэй. За нэгдүгээрт нь бол концентрацийг одоо өөрчлөхөд бол ямар одоо хүчин зүйл нөлөөлөх вэ гэхээр их бодисын концентрац ихсэж байвал ерөнхийдөө бол их бодисын концентрацийг ихсгэж байвал тэнцвэр шулуун уруулын чиглэл шилждэг. Лешетлийн зарчмаар мөн их бодисын концентрац буурч байвал буцаг уруулын чиглэл шилжнэ гэдэг нэг ийм дүрмийг бол мэдээд авчихд илээдэггүй. За дараа нь бол яах вэ гэвэл бүтээгдэхүүн бодисын концентрацийг ихсгэхэд тэнцвэр бол их бодис тийшээ шилжинэ. Харин бүтээгдэхүүн бодисын концентрацийг бууруулахад тэнцвэр бол бүтээгдэхүүн бодис тал руу буюу шулуун уруулын чиглэлд. Өөрөөр хэлбэл химийн тэнцвэрийн шилжилтийн Лешетлийн зарчим ясаар химийн тэнцвэр тогтсон систем гэдэг нь жишээлбэл энэ А гэдэг үс Б-тэй уралд ороод С гэсэн бүтээгдэхүүнийг үүсгээд буцаад С нь А дээр нэмэх нь Б үүсгэж байгаа энэ одоо эргэх уруул явагдах үед химийн тэнцвэр тогтно. Химийн тэнцвэр тогтно гэдэг бол их уралд орж байгаа бодисууд нь бүтээгдэхүүнийг үүсгэх энэ уруулыг бол бид бүхэн шулуун уруулын хурд гэж ярина. Харин С нь буцаад ерөнхийдөө А дээр нэмэх нь Б үүсгэж байгаа энэ уруулыг бол буцаг уруул гэж ярина. За тэгэхээр шулуун уруулын хурд нь бол буцаг уруулын хурдтай тэнцвэр болсон үеийг бол бид нар химийн тэнцвэр гэж нэрлэнэ. Шулуун уруулын хурд нь буцаг уруулын хурдтай тэнцвэр болсон энэ үеийг бол бид нар химийн тэнцвэр гэж нэрлэнэ. За химийн тэнцвэрийн шилжилтэнд бол нэгдүгээрт нь Ад нь бол концентрацийг өөрчлөхөд ямар үзэгдэл. За Б-д нь бол яах вэ гэвэл температур байна. За нэгдүгээрт нь бол температурыг ихсгэхэд бол химийн тэнцвэр бол эндотерм уруулын чиглэл шилжинэ гэж. Өөрөөр хэлбэл эндотерм уруул гэдэг нь дельта H нь тгээс их уруулын чиглэл тэнцвэр шилжинэ гэсэн үг. Хоёрдугаарт нь температурыг бууруулахад бол экзотерм уруулын чиглэлд шилждэг гэдэг энэ дүрмийг бол баримтлах хэрэгтэй. За нэгдүгээрт нь энэ эндо юу экзо юу гэдгийг олохдоо А гэдэг бодис чинь Б гэдэг бодистой уруулд ороод С үүсэх 2 мол С бодисыг үүсгэхэд энэ Q дельта H2 чинь тэмдгээр эсрэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр уруулын тэгшэл дотор нэмэхгүй байгаа нөхцөлд энэ тгээс бага байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл А Б-тэй уралд ороод С үүсгэх шулуун уруул нь бол экзотермийн уруул байсан байна. Харин буцаад С задраад А Б үүсгэх уруул нь ямар уруул байсан бэ гэхээр эндотермийн уруул байжээ. За тэгвэл тэнцвэрийг шулуун уруулын чиглэл тэгэхээр бүтээгдэхүүн бодис үүсгэх чиглэл рүү тэнцвэрийг шилжүүлэхийн тулд яах ёстой вэ гэдэг асуултыг бол асуусан байна. За үүнийг хийхийн тулд энэ дээр нэг мэсэн явчих. Ивэд нь даралтыг өөрчлөхөд яах вэ гэвэл даралтыг ихсгэхэд даралт их тал эзлэхүүн их тал руу буюу хим молын тоо их тал руу тэнцвэр шилжинэ. Хим молын тоо их тал руу тэнцвэр шилжинэ. Харин даралтыг бууруулахад эзлэхүүн ихсэх тал эсрэгээр нэрсэн шүү. Зааж гараа. Заажлаа энэ эсрэгээр нэрчлээ. Даралтыг ихсгэхэд эзлэхүүн бага тал руу тэнцвэр шилждэг. Харин даралтыг бууруулахад эзлэхүүн их тал руу тэнцвэр шилждэг. За энэ дээр бол эзлэхүүн молын тоо хоёр бол шууд хамааралтай учраас ингээд үзчихэж байна. За Г-д нь бол эзлэхүүн байгаа юм. Эзлэхүүнийг ихсгэхэд эзлэхүүн их тал руу тэнцвэр шилжнэ. Дараа нь эзлэхүүнийг бууруулахад эзлэхүүн бага тал руу тэнцвэр шилжнэ гэдэг дүрмийг барьчих юм бол ер нь бол боломжийн болно гэсэн үг ээ. За тэгэхээр химийн тэнцвэрийн шилжилттэй холбоотой одоо энэ дээр бол яасан бэ гэхээр температурыг бууруулахад химийн тэнцвэр хаашаа шилжих вэ гэж асуусан учраас температурыг бууруулахад бид нар бол экзотерм уруулын чиглэл тэнцвэр шилжнэ гэдээ өгсөн биз дээ.
температурыг бууруулахад экзотерм уруулын чиглэл тэнцвэр шилжнэ гэж өгсөн байна. Тэгэхээр шулуун урвал нь экзотерм учраас энд бол хариултыг бол сонгож авах нь. Температурыг бууруулахад шулуун урвалын чиглэл тэнцвэр шилжинэ. Температурыг ихсэхэд энэ бол шулуун шилжих юм байна. Энэ бол буцчихна гэсэн үг. Яг гэвэл буцах урвал нь эндотерм учраас эндотерм урвалын чиглэл шилжинэ. Бацийн концентрацийг бууруулах гэж байна. Их бацийн концентрацийг бууруулахад ер нь бол буцах урвалын чиглэл тэнцвэр шилжнэ. Тэгэхээр энэ биш байна. Б бацийн концентрацийг бууруул гинэ. Тэгэхээр Б бацийн концентрацийг бууруулна гэдэг чинь их бацийн концентрацийг бууруулна гэсэн үг. Их бацийн концентрацийг бууруулахад тэнцвэр буцах урвалын чиглэл шилжнэ. За дараа нь Б бацийн концентрацийг бууруулах энэ хоёр ч хоёулаа буцах урвалын чиглэл шилжлээ. За даралтыг бууруулахаар даралт буурахаар эзлэхүүн бага тал руу шүү дээ, тий? Их тал руу шүү дээ, эсрэгээрээ. Даралт буурахаар эзлэхүүн их тал руу гэхээр энд хэдийн эзлэхүүн байна вэ гэдгийг харъя л да. Энэ дээр бол даралт эзлэхүүнийг өөрчлөх үед бол хийн төлөв байдалтай бодисууд явдал хамаатай. За тэгэхээр энд хэдийн эзлэхүүн байна вэ гэхээр энд бол 1 дээр нэмэх нь 1 гээд 2 эзлэхүүн байна. Энд ч гэсэн 2 эзлэхүүн байна. Тэнцүү эзлэхүүнтэй нөхцөлд химийн тэнцвэр шилжихгүй гэдэг тайлбарыг өгнө гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр тестэн дээр бол яах ёстой вэ гэхээр хариултыг бол зөвхөр тооцох ёстой байжээ. Бусд нь бол дандаа энэ дээр бол тэнцвэр шилжихгүй хана шүү дээ. Энэ бол буцах урвалын чиглэл гэж байгаа учраас ингээд нэгийн хариулт байсан байна. За дараа нь дараах урвалуудаас уустдаггүй давс гаргаан авах урвалын тэгштэглийг сонгоно гэж чинь. Тэгэхээр эндээс бол ерөөсөө тундас хаана байна вэ гэдгийг л олоо харчих хэрэгтэй гэсэн үг. Жишээл аргунтун болоор бол цагаан өнгийн тунц байдаг. Тэгэхээр энд бол тунц үүсгдэг. Энэ бол хариулт байх боломж байна. Хоёрдугаарх нь бол хүчил сүлтийн титрэлтийн аргаар бол уустдаг давсыг бол гаргаж авдаг. За энэ бол оксид дээр сууриа оксид дээр хүчлийн оксидыг нэмээд давс гаргаж байгаа юм. Натрийн карбонат бол уустдаг давс учраас энэ ABC бол биш байна. Энэ дээр бол уустдаг цэсийн сульфат бол уустдаг давс шүү дээ. Уустдаг. За тийм учраас энэ уустдаг давсыг гаргаж авахар учраас биш байна. Барын болоор хэд бас уустдаг учраас биш байна. Ингээд ерөөсөө уустдаггүй давс нь аль байсан бэ гэхээр яг нь ер нь бол сурагчдэр бол давс 1 дээр давс 2-ыг нэмээд давс 3-ыг давс 2 дээр нэмээд давс 3-ыг үүсгээд давс 4-ийг үүсгдэг урвал байгаа л да. Гэхдээ энэ дээр бол заавал одоо давс гэж туйлшрахгүйгээр бас хүчлийг бас оруулж тооцож үзэж болох нь. Ингээ 2-ын боллоо гэсэн. За 3 дугаар дээсэн дээр бол юу гэсэн бэ гэхээр юу хайсан байна. N-2 NP-ийн 2 гэсэн электрон байгууламжийн томьёотой юу гэдэг вэ гэхээр энэ бол нийлбэр нь 2 дээр 2-ын нэмээд 4 учраас энэ бол 4-ийн А бүлэгт байрладаг элементийн тухай ярина гэсэн үг. За 4-ийн А бүлэгт бол нүүрс төрөгч болон цахиур байрладаг. Цахиур бол хагас дамжуулагч шинж чанартай шүү дээ. Тэгэхээр 1-ийн Б гэсэн үг. N-2 NP-ийн 5 гэдэг бол нийлбэр нь бол 7 байгаа учраас 7-гийн А бүлэгт байрладаг. За 7-гийн А бүлэгт байрладаг юунууд бол цахилгаан бол дамжуулахгүй. Тэгээд молекулын бүтцтэй гэдэг буюу за 1-ийн Б-тэй 1-ийн Б-тэй хариулт хаана вэ? Сонгоно гэсэн үг. Тэгэхээр 1-ийн Б-тэй хариулт аль байсан бэ гэхээр 1-ийн Б-тэй хариултыг бол би энэ хоёрын аль нэг юм байна гэж сонгож байна. Хоёрдугаарх нь бол 2-ийн ИВ-тэй. 2-ийн ИВ 1-ийн Б-тэй N-2 NP-ийн 2 чинь хагас дамжуулагч мөн шүү дээ. За дараа нь 2-ийн ИВ-тэй нь ИВ. Би энийг буруу хараад энэ зөв шүү дээ. Цахилгаан дамжуулахгүй 2-ийн ИВ-тэй зөв байна. Энэ дээр бол ГД гэхээр биш болж таарлаа. Дараа нь 3-ийн болохоор N-2 чинь цахилгаан сайн дамжуулдаг. Энэ чинь 2-ийн А бүлэгт чинь бериллиум, магний, кальций, стронций, барий, радий газрын шүлтийн металлууд барьж байгаа учраас цахилгааныг сайн дамжуулдаг. Дээрээс нь бол металлууд учраас металлын тас дорн тортой гэхээр энэ дээр 3-ийн И болж таарч байна. Янз бүрийн температурт аммиакийн гарц даралтаас хамаарах хамаарлын график өгөгдөжээ. 400 градус температураа харъя. За 400 градус бол энд байна. 100 атмосфер даралт гэж байна. Даралт нь 100 атмосфер. Босоод инглэхийн дагуу 400 дээр очиод огтлцож байгаа цэг дээр нь урагш нь явуулахад
30 одоо 30 хэдтэй тагаа. Тэгэхээр 33% өөрөлдвөл Америкийн гарц нь бол босоод инглихийн дагуу гарц байна. Хэвтээд инглихийн дагуу даралт байна. Тэгэхээр 100 атмосфер даралт нь 400 градусын температурт бол 33% гарцтай байжээ гэж дүгнэх. За 5 дугаар тестэн дээр бол доогоор зурсан ангижруулагч гэдэг чинь ангижруулагч гэдэг бол эсэлдэх уралд орж ийн гэсэн үг. Эсэлдэх уралд орно гэдэг бол эсэлдэхүйн хэм өсөх ёстой гэдэг хацж байна. За тэгэхээр энэ дээр бол энд бол C нэмэх 2 байснаа энд нэмэх 4 болоод эсэлдэхүйн хэм бол өссөн байна. Эсэлдэхүйн хэм өснө гэдэг чинь ямар уралд орж байгаа вэ гэхээр эсэлдэхүйн хэм өссөн. За энэ дээр бол эсэлдэхүйн хэм өссөн гэдэг үгээ биччихье. За эсэлдэхүйн хэм өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр эсэлдэх уралд ороод ангижруулагч үүрэгтэй. Тэгэхээр энэ бол A болж таарсан. Гэхдээ бусдыг харъя. Өстрөгч нэмэх 1 хүчил дөрвч хас 2 2 7 14 14-өөс 2-ыг хасаад 12 12-ыг энэ доор байгаа 2 тавихаар нэмэх 6. Өстрөгч нэмэх 1 эднийг ол гэж хэлээгүй. Тэгэхээр үлдсэн энэ өстрөгч нэмэх 1 хүчил дөрвч хас 2 2 4 8 8-аас 2-ыг хасаад нэмэх 6 гэсэн. Тэгэхээр энэ бол эсэлтэнч урал биш байна. Эсэлтхэн хэм өөрчлөгдөхгүй байгаа учраас. За дараа нь энд нэмэх энэ хас 2-ын нэмэх 4 байна те. Яагаад вэ гэхээр 2 элементээс тогтсон нөхцөлд 2 2-ын 4 энд нэмэх 4 болно гэсэн. Тэгэхээр нэмэх 4 байжгаад энд нэмэх 2 болж эсэлтхэн хэм нь бол буурсан учраас энэ бол ангижрах урал. Тэгээд хэрвээ эсэлдүүлэгч гэж асуусан бол энийг сонгох хэрэгтэй байж. Тэгэхээр энэ бол биш байна. За купром нэмэх 2 байснаа тийг болж эсэлтхэн хэм нь энэ дээр яасан бэ гэхээр эсэлтхэн хэм буурна гэдэг бол ерөөсөө ангижрах уралд орж ийн гэсэн. Ангижрах уралд орж байгаа энэ жижиг хэсгээ эсэлдүүлэгч гэж нэрлэж байгаа шүү дээ. Эсэлдүүлэгч гэж асуусан бол энэ зүг байсан байна. За кальцийн нэмэх 2 байжгаад энэ нэмэх 2 бол эсэлтхэн хэм нь өөрчлөгдөг. Хүчил дөрвч хасах 2 энд нэмэх асах 2 энэ кальци OH2 дахин дотор байгаа. Кальци бол нэмэх 2 хүчил дөрвч энэ хоёрын аль нь цэглэхээс хүчил дөрвчийн нэг цэглэхээс үр чанартай болж байсан энэ хас 2 нэмэх 1 байна гэсэн. Тэгэхээр энэ бол эсэлтэн урал биш байна гэсэн. Тэгэхээр ангижруулагчийн үүрэгтэй оролцож байгаа нь бол A хариулт буюу нэмэх 2 байснаа нэмэх 4 болж эсэлтхэн хэм нь өсөж байвал энэ бол эсэлдэх уралд ороод ангижруулагчийн үүрэгтэй оролцож байгаа гэдэг утгаар нь A хариултыг сонгох хэрэгтэй байжээ. Зинхэр өнгийн талт байцыг сонгоно гэхээр энэ дээр бол компромисо 4-тэй талт давс 10H2 яг нь ихэвчлэн 5-аар аваад син байван гэж нэрлэдэг тийм. За төршийн шаталтаас үүсдэг амьсгалын замын архыг өвчин үүсгдэг хортой хийхээр ерөөсө төрш гэдэг бол жишээлбэл нүүрсэн дотор бол ерөөсө 1-ээс 3% нь бол юу гэдэг вэ гэхээр хөхөр агуулгаддаг учраас хөхөр агуулгахдаа перит хэлбэрээр агуулгадаад тэгээд энэ нүүрс шатах үед бол ингээд агаар мандалд бол перум 2А3 перум 2А3 дээр нэмэх нь энэ үсдэг штэ. За тэгээд энэний өмнө 4-ийг тавиад энэний өмнө 11-ийг тавьж байна. За 2 4-ийн 8 дээр 6-ыг нэмээд 14 2 4-ийн 8 перум 2А3 дээр нэмэх нь SO2 гэдэг шүү дээ. За ингээд S бол 2 2-ийн 4 байна. Энд нэг байгаа учраас 4 төмөр болохоор би энэ дээр ингэсэн юм биш. Төмөр чи энэ дээр 1 болчихлоо штэ. 2 болчихлоо. Тэгэхээр энэний өмнө таадахгүй гэхээр 2 дахин үржүүлж таах юм. Энэ дээр 4-ийг тавиад SO 2-ийн өмнө 8-ыг тавиад перум 2A3-ийн өмнө 2-ыг тавиад биш шүү. А-гийн өмнө жинхэнэ 2 16 дээр 6-ыг нэмээ 22 гэхээр 22-аас хагас 11 гээд ингээд тэгэхээр төршийн шаталтаас үүсдэг амьсгалын замын одоо өвчин архаг өвчин үүсгдэг хортой хий юу гэхээр D буюу хөхрийн 6 оксидыг аавна. Дараах хүнснэл бүлгүүдээс аль нь карбон хүчил вэ гэхээр энэ бол карбон хүчил байна. Энэ бол спирт байна. NH2 та байвал амин нэгдэл байна. CHOH байвал энэ альдгид байна. Хэрвээ CO та хоёр талтай ардикалтай байвал энэ бол кетон байна. Ингээд A ярил. Дараах нөлөөс аль нь хүчил төрөгч агуулгагүй. Спирт ч OH агуулж байгаа учраас кетон чинь
карбоны бүлэг агуулж байгаа учраас А агуулж байна. Карбон хүчил бол А агуулж байна. Бутан гэдэг нь C4H10 учраас А агуулаагүй байна. Альдегид гэдэг нь ийм учраас энэ А агуулсан байна. Агуулаагүй тэгвэл D гэсэн үг байна. Электроны тоогоороо ижил атом ба ионууд аль нь вэ гэж асуусан байна. За үүнийг хийхин тулд магний T байж хаад магний нэмэх 2 болохын тулд 2 электроныг алдна. Эсэлтгүүн хэм өсөх тохиолдолд өсөх үед бол яадаг вэ гэхээр электроны тооноос хаснаа гэдгийг ингэж хэлж байна. Хаснаа. Харин эсэлтгүүн хэм буурах үед электроны тоон дээр нэмнэ. Электроны хэм буурах үед бол электроны тоон дээр нэмнэ. За тэгэхээр магнитийг байж байгаа нэмэх 2 болно гэдэг бол электроны тоо бол энэ хэд байсан бэ гэхээр 12 байж байгаад 2-ыг хасаад 10 электронтой болно гэсэн үг. За ботоор тэг үед бол ерөөсөө угаасаа атом үед бол электроны тоо угаасаа 9 байдаг штэ. За дараагийнх нь бол S хасах 2 гин. S тэг байж байгаад S хасах 2 болно гэдэг бол 2 электроныг аавна гэсэн үг. Эсэлтгүүн хэм буурах үед электроны тоон дээр нэмдэг гэсэн штэ. Тэгэхээр электроны тоон энэ тохиолдолд бол хөхөр бол 16 дээр 2-ыг нэмээд 18 электронтой болно гэсэн үг. За дараагийнх нь бол натрийн нэмэх 1 чинь натрий тэг байж байгаад натрийн нэмэх 1 болно гэдэг бол эсэлтгүүн хэм өсөх үед электроноос хасна гэсэн чинь 1 электроныг алдна гэсэн үг. За тэгэхээр тэг байх үеийн электрон нь бол 11 байсан. 11 дээр 1-ээс 1-ийг хасгаар 10 электронтой болно гэсэн үг. За дараагийнх нь P тэг байж байгаад P нэмэх 5 бол эсэлтгүүн хэм өсөх үед гэсэн тий өссөн. Тэгэхээр 5 электроныг алдна гэсэн үг. Электроны тоо бол анх 15 байсан. 15-аас 5-ыг хасаад энэ дээр бол 10 электронтой болно гэсэн үг. За дараа нь кали тэг байна гэдэг бол электроны тоо бол 19 болно гэсэн үг. Неон бол тэг байх үед гелий неон гэдэг чинь электроны тоо 10 байна гэсэн үг. Тэгэхээр эндээс бол юу гэж асуусан бэ гэхээр электроны тоогоороо ижилхэн гэхээр 10 электронтой магний нэмэх 2 байна. 10 электронтой өөр байна. Натрийн нэмэх 1 байна. P нэмэх 5 байна. Неон тэг байна. Ингээд аль хариултын зөв байсан бэ гэхээр магний натрий P нэмэх 5 неон гэхээр 10-ийн E хариултын зөв байсан байна. За нэгэн нэхмлийн компани шар өнгийн будагш бодисыг шинээр гарган авчээ. Энэ бодис нь за CX E1 гэсэн байна. За яг аль нэгөөр нь ч тэмдэглэсэн болно л E1 HZ гэсэн байна. За дараа нь MC хуваах нь A2C харьцах нь MN хуваах нь A2N харьцах нь MH хуваах нь A2H гээд C нь бол 75,095% хуваах нь хэд вэ гэхээр 12 харьцах нь 1772-ыг азотын харьцангуй атомаас 14 гэдэг учраас 14-ийг тавьчихна. За дараагийнх нь бол устрагчийг бол 633-ыг хуваах нь 1 гэсэн үг. За тэгэхээр 7595-ыг 12-т хуваагаад хэд гардаг вэ гэхээр 6329-ыг харьцах нь 1772-ыг тэрэнд хуваахаар 1265 харьцах нь 633 гэхээр энэ 3 тооны багад нь хувааж тооцсон тий. За ингээд багад нь хуваахаар юу үүсэх вэ гэвэл энд 1265 туваа. За тэгэхээр тэрийг тэрэнд хуваахаар хэд гарах вэ гэвэл 5-ыг харьцах нь 1-ийг харьцах нь 5 өөрөөр хэлбэл C5E1 H5 гэдэг томьёотой нэгдлэж. За тэгээд одоо энэний хам үржигдэхүүнийг болохдоо n дахин авчи. Энэний молекулын массыг болохоор 12-ыг үржих нь 5 дээр нэмэх нь 14 дээр нэмэх нь 5 гэхээр ингээд n дахин гэхээр энэ бол хэд болсон бэ гэхээр 79n болж байна. За тэгсэн чинь 79n чинь юутай тэнцвэр гэдэг байгаа вэ гэхээр 240-тэй тэнцвэр гэдэг шүү дээ. Тэнд угаасаа өгсөн байна 240 грамм мэл гээд n тэнцвэр. Эсвэл хам үржигдэхүүн тэнцвэр нөгөө юу гэдээ олсон ч болно л доо нөгөө энэ ч одоо жинхэнэ томьёолын молекулын массыг хэлбэр томьёо буюу эмпирик томьёоны молекулын масс хуваахаар яг адилхан гарна л та. Ингээ n тэнцвэр 5 гарна гэсэн. Тэгэхээр C5E1
H5-ыг хэдээр үржүүлэх гэсэн үг гэхээр 5-аар үржүүлээд биш 5 биш 3 гард юм аа. 240-ыг 79 хуваахаар 3 гарна. Тэгэхээр C15 M3 H15 гэдэг томьёотой C15 H9 NH2 3 дахин гэдэг томьёотой буюу аль нь байсан бэ гэхээр би хариултан зүг байсан байна. Ингээд би хариултыг дуурж бодох байжээ. А нэгдэл дөлний өнгийг улаан А нэгдэл дөлний улаан өнгийг тоосхон улаан өнгөөр буддаг. Тоосхон улаантай байсан кальци. За дараа нь бол энэ нь яасан бэ гэхээр юу яасан гэж байна. За тэгэхээр энд бол ерөөсөө кальцитэй юм 2 байгаа тийм тий. Дараа нь баарийн хлорид нэмэхэд цагаан тунц үүсдэг гэж байна. Тэгэхээр энэ дээр бол A хариулцаг байна. Яаж хийсэн бэ гэхээр кальци SO4 дээр энэ дээр бол дөлийг бол юу ямар өнгөөр бодлоо гэлээ. Тоосхон улаанаар боддог. Тоосхон улаан болгодог нь кальци 2 нэмэх гэдэг байхгүй. За дараа нь баарийн хлорид нэмэхээр цагаан тунц үүсдэг гэж байгаа байхгүй. Тэгвэл тэр цагаан тунц нь юу байсан бэ гэхээр баарийн сульфат гэсэн байна. Тэгэхээр катионыг таних арга нь дөлөөр таньсан байна. Дөлний өнгийг тоосхон улаанаар буддаг. Анионыг таних арга нь баарийн хлорид нэмэхэд цагаан өнгийн тунц буудаг. Тэгэхээр энэ дээр угаасаа A хариултыг сонгохоос үр зам боллоо. За 13 дугаар тестийг хийхийн тулд юу аана гэсэн үг? 13 дугаар тестийг хийхийн тулд энийг устгачээ. За энийг арилгачаад юу яа цааш нь үргэлжлүүлээ. 13 дугаар тестийг. За 13 дугаар тестэн дээр бол юу гэсэн бэ гэхээр M одоо CX A шигэргээс тогтсон нэгдэл байсан гэж. Тэгвэл MC хуваах нь A2C харьцах нь MA шиг хуваах нь A2H. C нь бол 2143 грамыг нүрс төрөгчийн харьцангуй атомнаас 12 туваана. Ус төрөгчийг 0.358-ыг 1 туваана. За ингээд хуваасан чи хэд гарсан бэ гэхээр тэн дээр бол 0.1785 гарсан. Энэ дээр 0.1785 гарч ийн. Энийг энд хуваахаар 0.358 гарч ийн. Ингээд энэ хоёр тооныг багт нь хуваах. Багт нь хуваахаар хэдэд хуваана гэсэн үг гэхээр 0.1785 туваана гэсэн. Тэгэхээр нэгийг харьцах нь тэрийг тэрэнд хуваахад хэд гарсан бэ гэхээр 2 гарсан байна. Тэгэхээр эмпирик томьёо бол CH2 буюу нэм молимоос нь 12 дээр 2-ыг нэмээд 14 грамм ойлгоно гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүтээ эндээс бол 2.2 литр эзлэхүүн нь бол стандарт арал температурт 2.2 литр гэж байна. CH-аас одоо тогтсон нэгдлийн нийт масс нь бол хэд вэ гэхээр 2143 дээр нэмэх нь 0.358 гэж өгөгдсөн байна. Ингээ бодсон чи хэд гарсан бэ гэхээр 2581 гарсан байна. За тэгэнгүүтээ одоо энэ өгөгдлөөс хөөгөөд бацин томжийг болдог нэг 3 томьёон дээр л эргэлдээд байгаа тийм бацималын мол стихиометр сэдв. За эндээс бол эзлэхүүн мэдэгдэж байгаа нөхцөлд хий мол эзлэхүүндээ хуваагаад молын тоог нь олж болно. 2.42 литрийг 20 стандарт нөхцөл гэсэн учраас 24.8 литрийг үржих мол асах нэг тоон гэсэн үг. За ингээд хэд гарсан бэ гэхээр 0.8870 мол гарч ийн. За ингэнгүүтээ энд эзүү массыг байх нь молын масс гэдэг томьёоноос молын масс бол молын массыг болохоор энэ хоёрын байран солигдно гэсэн үг шүү дээ. Массыг байх нь энэ гэсэн масс нь болохоор 2581 грамыг молын масс нь 0.0887 хуваана гэсэн үг. За ингээд хэд орсон бэ гэхээр 29 гарч байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол 14 гэж алсан тий. За хам үржигдэхүүн буюу Э-ийг болохдоо энэ бол эмпирик томьёоны молын массыг эсвэл энийг Э гэж байгаа батсан ч болно. Жинхэнэ томьёоны молын масс тоон гэсэн. Тэгэхээр 29-ыг хуваах нь 14 хуваахаар ойролцоогоор 2 гарна гэсэн үг. Тэгэхээр
CH2-ыг 2-оор үржүүлж үг гэсэн үг байхгүй. Тэгэхээр C2H4 гэдэг томьёотой аль нь байсан бэ гэхээр D хариултан зөв байсан байна гэж үздэг. За контактын процессор 2 дугаар шатанд экзотерм оруулдаг гэж байна. За одоо тэгэхээр эндээс болвол SO2 дээр O2-ыг нэмээд SO3 үүсгэж байгаа энэхүү урвалыг авч үзсэн байна. За энэ бол катализаторын оролцоотойгоор л явагддаг гэж байна. За тэгвэл богино хугацаанд бүтээгдэхүүний гарцыг хэсгэхэд бол дараах нөхцлүүдийг хэрхэн өөрчлөгддөг гэж. За тэгэхээр ванадын 2 O2 гэдэг энэ дельта H нь бол тгээс бага буюу экзотерм шулуун урвал нь экзотермийн урвал байт юм байна. Буцах урвал нь бол эндотермийн урвал байт юм байна. За тэгэхээр гарцыг гэхээр тэнцвэрийг бол бүтээгдэхүүн тал руу шилжүүлнэ гэсэн үг. За даралтыг ихсэг гинэ. Тэгэхээр энд хийн төлөв байдалтай бодисуудын хувьд авч үзье. За тэгэхээр энд хэдийн эзлэхүүн байна вэ гэхээр 2 эзлэхүүн буюу 2 дээр 1 нэмээд 3 эзлэхүүн буюу 3 мол. Энд хэдэн мол байна гэхээр 2 эзлэхүүн байна. Тэгэхээр бид нар бол ерөөсөө Ад нь бол даралт ихсгээр бол эзлэхүүн бага тал руу тэнцвэр шилждэг гэж шулуун урвалын чиглэлд байж болох юм байна. Тэгэхээр даралтыг богино бүтээгдэхүүний гарцыг ихсэх гэж байгаа шүү дээ. Даралтыг ихсгэх гэдэг үг алга байна. Эйт нь бол бууруулах гэсэн юм байна. Даралтыг бууруулах юм байна. Даралтыг багасгахаар тэнцвэр их хуудас руугаа шилжиж штэ. Тэгэхээр даралтыг ихсгэхээр шулуун урвалын чиглэл шилждэг учраас энэ C болон D2-ийн айл нэг юм байна. За температурыг бол Эд нь ингэж байгаа. Бэд нь бол температурыг яах вэ гэж асуугаад байна. Экзотерм шулуун руу шилжүүлэхийн тулд температур бууруулахаар экзотерм урвалын чиглэл шилждэг штэ. Тэгэхээр температур бууруулахаар экзотерм гэхээр температурыг багасгахыг сонгох юм энэ хоёр дээр. Температурыг багасгах нь зөв байна. Энэ бол биш үү. Температурыг ихсгээр буцах урвалын чиглэл шилжиж байна. За дараа нь концентрацийг бол яасан бэ гэхээр ямар нэгэн их бодис юм уу, бүтээгдэхүүн бодис юм уу гэдгийг ингээд өгөөг байгаа учраас концентрацийг бол яг ингэж нарийн хэлэх боломжгүй. Тийм учраас энэ дээр бол 14-ийн C хариулт бол зөв байсан байна гэж дүгнэхнэ. 14-ийн C байсан гэсэн үг. За дараа нь энэхүү эсэлтэй амч хурлыг тэнцвүүлэх хэвээр байна. За үүн дээр бол эхлээд энэ доороо урвлаа бичиж калий манганум за калий манганум O4 дээр нэмэх нь калий NO2 нэмэх нь H2O тэнцүү манганум O2 дээр нэмэх нь калий NO3 нэмэх нь калий OH гэсэн байна. Калий нэмэх 1 хүчил төрөгч хас 2 2 4-ийн 8-аас 1-ээс нэмэх 7. Калий нэмэх хүчил төрөгч 2 2-4-ээс 1-ээс нэмэх 3. Ус төрөгч нэмэх 1 хүчил төрөгч хас 2. Хүчил төрөгч хас 2 энд нэмэх 4. Калий нэмэх 1 хүчил төрөгч хас 2 2 3-ын 6-аас 1-ээс нэмэх 5 нэмэх 1 хасах 2 гидроксид ион дотор байгаа. Ус хүчил төрөгч бол хас 2 ус төрөгч нэмэх 1 байдаг. За эсэлтгүүн хэмнэн өөрчлөгдсөн элементийн атомууд бол энэ байна. Тийм учраас энэ элементүүдээ одоо ихэвчлэн яг электрон ион балансын аргаар тэнцвүүлвэл арай л амар байдаг л та. Гэхдээ зүгээр электрон балансын аргаар тэнцвүүлье. За 7-оос хэдийг хасгаад 4 гардаг вэ гэхээр 3-ыг хасчиж 4 гарна. За азот нэмэх 3 байснаа энд хэд болсон бэ гэхээр азот нэмэх 5 болсон байна. Тэгэхээр 2 электроныг алдна гэсэн үг. За ингээд 3 2 гэдэг хоёртой бол 6-д багтана. 6 3-т байгаад 2 6-г 2-т байгаад 3. 2-ын тоогоо манган нэмэх 7-гийн өмнө 50 гэж байна. 2-ын тоогоо манган энийг ч одоо нөгөө юу байна гэсэн үг байхгүй. Энэний өмнө 2. Энэний өмнө бас 2. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр энэний өмнө 3. Энэний өмнө муу ялгаа байхгүй 3-ыг 50 гэсэн үг байхгүй. Тэр үлдсэнийг нь харж байгаа тэнцвүүлнэ гэсэн үг. Калий NO3-ийн өмнө 2-ыг тавих юм байна. 2-ийн өмнө калий NO3-ийн өмнө 2-ыг калий энд 2 дээр 2-ыг 3 дээр 2-ыг нэмээд 5 очиад идэг. Гэтэл энд 3 байна. Энэ дээр 2-ыг тавихаар 5 болно гэсэн үг. За хамгийн сүүлд нь хүчил төрөгчөө тоолно. Хүчил төрөгч ус төрөгч энд 2 байна. Калий хүчил төрөгч болохоор 2 4-ийн 8 дээр 6-ыг нэмээд 14 дээр 1 нэмээ 15. 2 2-ийн 4 дээр 9-ийг нэмээд 18
3 дээр 2-ыг нэмээд 15 ингээд тэнцсэн байна. Тэгэхээр эсэлдүүлэгч бодис гэдэг нь энэ эхнийх нь бол эсэлтгүүн хэмнэн буурсан учраас энэ бол ямар уралд орсон бэ гэхээр ангижрах уралд ороод ангижрах уралд орсон энэ жижиг хэсгээ юу гэж нэрлэдэг вэ гэхээр эсэлдүүлэгч гэж нэрлэдэг. Доотлих нь бол эсэлтгүүн хэмнэн ихссэн учраас эсэлдэх уралд орсон. Эсэлдэх уралд орж байгаа энэ жижиг хэсгээ ангижруулагч гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр эсэлдүүлэгчийн өмнөх коэффициент нь 2 байна. 2-тай хариулт энэ 2 байна. Дараа нь ангижруулагчийн өмнөх коэффициент 3 байна. 3-тай хариулт яг би нөгөө ерөнхийдөө бол энэ урвалыг тэнцүүл гэж тэнцүүлэх нь зөв юм байна. Тэгэхээр 3-тай гэхээр энэний бол A хариулт нь зөв байж энэ бол биш байсан байна гэж дүгнэх нь. За дараа нь энэ бол нөгөө агуулгаас ерөнхийдөө бол хасагдсан сэдв. За гэхдээ нэгэнт одоо энэ сорил дээр байгаа учраас тайлбарлая гэж бодлоо. За температур нэг нь бол хэд байсан бэ гэхээр 50 градус байжээ. Температур 2 нь бол 20 градус байжээ. Урвалын хурд 27 дахин удаашрдаг гинэ. Тэгэхээр VT1-ийг хуваах нь VT2 нь 27-той тэнцүү бол урвалын температурын коэффициент буюу гамма болно гэсэн үг. За гаммаг болохтой яах ёстой вэ гэхээр VT2-оос VT1-ийг хуваах нь VT2 тэнцүү 1-ийг хуваах нь гаммагийн T2-оос T1-ийг хуваах нь 10 гэдэг томьёонд орлуулдаг байхгүй. Гамма гэдэг нь температурын коэффициент юм байна шүү дээ. Гамма. Температурын коэффициент нь бол гамма юм байна. Температур 1 нь бол ойлгомжтой. Температур 2 нь бол ойлгомжтой. Эхний бол эцсийн температур гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо автоматар бол энэ нь бол шууд 27 гэдэг тоог орлуулна гэсэн. 27 тэнцүү 1-ийг хуваах нь гаммагийн T2 нь бол хэд гэсэн бэ гэхээр 20 тэ 20-оос хасгана 50-ийг хуваах нь 10 гэж. Тэгэхээр энд 20-оос 50-ийг хасаад 30-ийг 10-д байгаад хасах 3 гарна тэ 27 тэнцүү гаммагийн хасах 3 чинь дээшээ гарахаар нэмэх 3 болно гэсэн. 3 зэрэг чи 27 байдаг шүү дээ. Тэгэхээр юу байна гэсэн үг. 27 гэдэг нь 3 зэрэг гаммагийн 3 гээд энэ хоёр харагдахаар гамма тэнцүү 3 гээд өөрөөр хэлбэл C хариулт. Гэтэ энэ сэдв бол цөм хөтөлбөрийн агуулгаас хасагдсан байгаа шүү. Тэгэхээр энийг нэг сурах гэдэг шаардлага бол байхгүй гэж үзэж байна. За тэгэхээр энд бол ерөөсөө энд нэмэх тэмдэгтэй байна гэдэг бол энэ Q ярьж байна. Буцаад энэ урвалаас гарахаараа хасах дельта болж гардаг. Тэгэхээр энд хасах байна гэдэг бол угаасаа яаж ч утсан нүүрс чадах үед бол бид нар дулаан ялгардаг буюу экзотерм урвал байдаг тий. За тэгэхээр экзотерм урвалын энергийн диаграмыг харуулсан нь бол хасах 412 болно гэсэн. Дельта H нь бол хасах 412-тай тоо энэ биш байна. За энэ байх магадaltaа энэ бол нэмэх учраас биш байна. Энэ байх магадaltaа. Энэ хоёрын аль нь вэ гэдгийг яаж мэдэх вэ гэвэл энэ дээр бол юу яасан байна? Их утсын энергийн утга нь их тоо байгаад бүтээгдэхүүн бодисын энергийн утга нь бага тоо байх юм бол энэ хоёрын зөрүүнөөс дулаан ялгардаг. Тэгээ энэ дээр бол их утсын энергийн утга нь бага бүтээгдэхүүнээс ихийг хасгаар энэ чи их тоо гараад шүү дээ. Тэгэхээр энэ бол биш байгаа байхгүй юу? Би бол биш байна. Эднэр бол биш болчихлоо шүү дээ. Яагаад гэхээр энд болчихж байгаа байхгүй юу? Чи экзотерм урвал. Тэгэхээр ерөөсөө 17-гийн D хариулт бол зөв байсан байна гэж дүгнэхнэ. За дараагийн тест рүү оръё. 3 дугаар элементүүдийн атомын радиус өсөх дараалал байрлуулно гэж асуусан байна. За 18 дээр бол натритаа өөр юу гэсэ? Натри 11 дугаар элемент, фосфор 15 дугаар элемент, холоор бол 17 дугаар элемент шүү дээ. Үеийн дагуу хойшлох тусам гадаад тохрооны электроны тоо бол өсдөг те. Гадаад тохрооны электроны тоо өснө гэдэг бол электроны одоо ер нь бол атомын эзлэхүүн багасаад юу яадаг? Татгшоогоо хямрагдаж өгөөд үеийн дагуу хойшлох тусам атомын радиус буурдаг байхгүй. Атомын радиус буурна. Атомын радиус буурдаг. Тэгэхээр атомын радиус буурдаг гэж байгаа учраас өсөх дараалалаар эхлээд холоороос эхлээд фосфороос дараа нь натрий. Холоор фосфор натрий буюу 18-ийг аль нь байсан гэж дүгнэх вэ
бий байсан гэж дүгнэнэ. Металл бишийн атом ямар түгээмэл шинж чанартай бэ гэхээр металл бишийн атом нь иончлын энерги буюу цахилгаан сөрөг чанар хоёулаа их байдаг. Уусаа металл биш гэдэг нь цахилгаан сөрөг чанар ихтэй элементийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр иончлын энерги болон цахилгаан сөрөг чанар ихтэй байдаг. Элементийн шинж чанарыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт юу байдаг вэ гэхээр атомын электронд бүтцээс болоод элементүүд чинь ялгаатай шинж чанартай болдог шүү дээ. За ингээ 21-р тест энэ тестийг ямар их оруулсан юм бэ? 16 дахь юм. Би хуулсан юм. Тийм байна. За ингээд дараагийнх нь хэсэг хугацаанд завсарлаж агаад дараагийн тест рүүгээ ороорой.